Энэ сангийн яамнаас асуумаар энэ гадаад зээлийг одоо ашиглалтаа бид нэр яг одоо чинь орон сууцны төслөлт хийгээд байгаа маань өөрөө энэ return on investment боёо бүтээмж дээр яг хэр байгаа юм бэ? Та нар энэ дээр тооцоонуудыг хийж үзэж байгаа юу? Бид бүхэн ч одоо хөгжлийн төлөвлөгөөн дээр хэтэрхий олон төслүүдтэй байгаад байна. Сангийн яамн дээр жинэлж үзэж байгаад илүү үр өгөөжтэй төслүүдийг оруулж ирж байгаа гэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ дээр яг хийсэн судалгаа байгаа юу гэж асууя. Барилгын яамнаас болохоор метр квадратын үнийг харьцуулж хармаар байна л дээ. Гадаад зээлээр хийгдэж байгаа барилгуудын метр квадратын үн, хувийн хвшлийн компаниуд хувийнхан өөрсдөө хийж байгаа метр квадратын үн хоёрын харьцаа нь хидтэй байгаа вэ? Энэ дүн дээр хармаар байна. Ягаад гэхээр одоо чинь хятадаас одоо энэ зээлээр хятадын одоо зээлээр баригдаж байгаа барилгуудыг харангуут тусламж гэдэг нэг жижиг мөнгө өгчдөг, нэг төсөлч байт юм өгчөөд тэрнийгээ дагуулад тэр тусламжийн дүнгээс асар өндөр дүнгээр зээлийн өгчдөг. Одоо нэг будаа агш телевиз судалж авах юм бол будаа агш өгч ин гэж байгаа юм шиг юм. Манад одоо засагт өгчөөд байна шүү дээ. За 4 номер сангийн яам. Цэнгүүн гишүүн асуултанд хариулъя. Сангийн амтлаг жаргал. Тэгэхээр гадаад зээл тусламжийн төслүүд дээр одоо яг орон сууцтай холбоотой 5 төсөл хэрэгжиж байгаа. За нэг нь бол ногоон нур 1008 бол бүгд найрамд хотодоор дуулсан буцалтгүй тусламжаар. За буцаад төслүүд Азийн хөгжлийн банк, Солонгосын Экзим банк гэд нэг хөнгөлтэй нөхцөлтэй юм төслүүд явж байгаа. За бидний хувьд энэ төслүүдийг дамжуулан зээл болгох ийм ажлуудыг бас сангийн яам дотор хийгээ явж байгаа хэлцээрүүд дээр. За энэ үлдсэн одоо тусламжаас бусад зээлийн төслүүдийн хувьд бол улсын хурлаар 2018-19 онд хэлцээрүүд нь сойрхон батлагдсан. Олон улсын гэрээгээр бид нар энэ төслүүдийг хэрэгжүүлээд дуусгах ийм үүрэг хүлээгээ явж байгаа. За гадаад зээлийн ашиглалт дээр бол гүйцэтгэлтэнд үндэслээ санхүүжүүл явж байгаа. За зээлийн төслүүдийн хувьд бол өрийн удирдлагын тухай хуулийн 18 заасны дагуу улсын хурлаар сойрхон батлахтаа тэзүү хийгдээд тэзүүн дээрээ яг энэ нийгмийн хувьд ач холбогдолтой хэрэгцээ шаардлагатай гэдэг тодорхойлогдоод 4 номер гүйцэж хариулъя. 1 минут. Түүний дагуу ингээ хэрэгжилт нь явж байгаа. За яг бидний гаргасан судалгаагаар бол метр квадрат нь 3 саяас 3 сая 300 гэдэг ийм судалгааг бол сүүлд хэрэгжүүлэгч байгууллагуудаас хариуцсан авсан. За барилгын агуулгын яамнаас мэдээж нэмж дэлгэрэнгүй ухах бидний хувьд бол яг санхүүжилт гэрээ хэлцээрийн дагуу хэрэгжилтийнх нь явж байгаа санхүүжилтнэр ашиглалтын хариуцсан явж байна. 5 номер. Хотоо бол барилгын сүлжүүлэлтийн мөх жаргал саяны сангийн яамны холбогдох хүний хариулсан одоо ногоон нуурын 1008 орон сууцны төсөл дээр бол энэ 10 дугаар сард улсын комисс ажиллаж одоо эцсийн байдлаар улсын комисс төлөж авна. Тэгээд энэ гүйцэтгэлээр яг метр квадратын үнэлгээнд гарах болохоор яг энэ ажил бол хийж байгаа. За Солонгос 1-2 төсөл мөн эхний ээлжийн 980 айлын орон сууцыг 2026 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. За энэ дээр бас мөн гүйцэтгэлээр 1 метр квадратын үнэлгээ эцсийн байдлаар гарах байгаа. Одоогоор бол яг эцэслэн гараагүй байгаа.